За тэгэхээр guys булчинтай уба Монголд ирээд 8 сарыг аль хэдийн хідүүлээ хамтдаа өнгөрөөсөн байна. Тэгээ энэ дунд ер нь сайтай муутай аюу их зүйлийг үзсэн. Жохон тааравхан нэг зүйл байна. Анзаарсан зүйлсээс гэвэл тэр нь болохоор юу вэ гэхээр веб буюу электрон тамхи гэдэг зүйлийг манайхан бүр ер нь бол маш их хэрэглэж байна. Ер нь бол маш их таарсан. Би тэгээд ерөөхдөө залуучуудад зураг авахулаад ингээл анзаараад явж байгаа штэ. Тэгээд жоохон хүүхдүүд, нилээн залуу хүүхдүүд, нилээн доошоо насныхан веб хэрэгэлсэн, барьсан аюу их явж гин. Надад зөндөө чатууд ирсэн. Ингээ вебийг ер нь аюу их хэрэглээд хэрэглэдэг хүмүүс нь ч гэсэн ер нь ингээд надаас аюу их асуусан. Веб ер нь нэг хортой юм шүү. Би ингээ хэрэглээд ингээ төдөн сар болж байна. Ингээ хэр хортой вэ? Эрсдэл нь юу вэ гэж нилээн асуултууд ирсэн. Тэгэд өнөөдөр хідүүлээ. Энэхүү нуугдмал, нууцлагдмал зүйлийн талаар ярилцах болно. Тэгээд нэг сонин зүйл анзаарсан юу вэ гэхээр няраа хүүхдтэй ээжүүдийн групп би одоо энэ группт юу хийж явж байгаа. Бодвол зөвлөгөө авахгүй ч л орсон баг та. Ээжүүдийн групп дээр ингээд зөнгөж төрсэн ээж нар ингээд одоо жишээ нь ингээд сартай мааматай веб татж болох уу? 2-3 сартай мааматай веб татж болох уу гэсэн юм бүр асуулт аюу их явж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхдүүд дөнгөж төрсэн ээж нар тэгээд зарим хүмүүс бол бүр вебт бүр нилээн донтцсон. Та зүгээр боддоо. Өглөө босвол хамгийн түрүүлж хайдаг зүйл нь веб. Өглөө босвол ингээл дэрэн доороо баг ингээл миний веб хаана ингээл баг ийм болцсон. Тим хүмүүс байна. Тэг хүмүүсийн хэрэглээнд тэгж их орсон энэ вебийн хор уршигын талаар хэдүүлээ маш сайн ярилцах зайлшгүй шаардлагатай гэж бодсон. Тэг энэ веб гэдэг зүйлийн хамгийн ихний одоо аимшигтай зүйл нь юу вэ гэхээр энэ зүйл яг ил биш ч гэсэн далдуур хүүхэд өсвөр насныхан руу одоо таргет хийж одоо чиглэлсэн байдаг. Тэрийг нь бол харахад андшгүй. Ямар ч хүн нүдэ нэгэд харахад харж байгаа Simpsons-ны зурагтай веб ч байх шиг. Тэгээ ингээ хүүхдүүдийн үздэг манга, хүүхэлтэй юу гэдэг те Squid Game тэгээ ингээд хүүхдийн ер нь кинонуудаа ингээ өнгөнгийн харж байгаа ингээ савлгаа ингээд харвас энэ хизээч 40-тэй джентльмен зориулсан савлгаа биш байгаа байхгүй юу? Тиймстэй. Ялангуяа сургуулийн хүүхдүүдийг энийг бол маш том зах зээл болгосон учраас энэ одоо веб электрон тамхины ард бол асар их мөнгө эргэлдэж идэг. Тэгээд энэ том зах зээлийг эзлэх өөр нэг шалтгаан нь юу вэ гэхээр веб болон электрон тамхи бол хүмүүсийг донтуулдаг. Мэдээж дотор никотин байгаа тийм яг жинхэнэ тамхи штэ. Тийм учраас донтолт явагддаг учраас хүмүүс ойр ойрхон цэнгэлж ойр ойрхон худалдаа авалт хийдэг учраас энэ бол бизнесийн байгууллагын хувьд бол бас маш ашигтай бүтээгдэхүүн болж таарж байгаа байхгүй юу. Тэгээ таад мэдэх ба хүний тарих 25 нас хүртэл уушиг бол бас 20-25 нас хүртэл яг ингэж гүйцэд боловсрч ингэж хөөждөг. Яг тэр насн дээр нь ялангуяа никотин донтох юм бол маш их сөрөг нөлөөтэй. За дандаа дэлхийн том судалгааны сайтуудаас хураангуулсан мэдээлэл байна. Тархины хөгжилд мэдрэлийн холбоосууд нөлөөлж дараа нь ямар нэгэн бодис одоо донтоход нь бол илүү амархан болгодог. За дараа нь юу вэ гэхээр сэтгэл зүйн эрүүл мэнд бол сөргөөр нөлөөлнө. Одоо яг ингээд тухайн үедээ ингээд татаад тайвширж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа боловч дараа нь одоо буцаад anxiety, depression одоо сэтгэл гутрал, санаа зовнилт одоо ингэж өртөх нь илүү амархан болдог. Тэгээ ялангуяа өсвөр насныхаа сэтгэл зүйн юм дэв дав амархан ууртай, амархан эмоцтой юм жоохон хэврэгдүү болоход нь бас илүү нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу. Өсвөр насныхан насанд хүрсэн хүмүүсээс илүү хурдан донтдог гэж байгаа байхгүй юу. Никотины донтолт нь өөрөө юм heroin, cocaine гэсэн хар тамхинуудтай бол одоо харьцуулагддаг тийм хүчтэй гэж байгаа. За тэгээ зүрхний хиймэл нэмэгдэн, цусны даралт, уушиг гэмтэн, бронхиттэй болно, биений эсэргүүцэл муудна гэж байгаа байхгүй юу. Би чинь бас нэг далчнаад веб бас нэг татсан юм а. Тэгсэн чинь ингээд шууд хомхоод олоогоол шууд ингээд нүүр амдар юм гаргаал ингээд ядраал царай алдаа шууд бол надаа ингээд 2-3 хоногт нөлөөж байгаа байхгүй юу. Тэгээ өөр ажиллагдсан зүйл юу вэ гэхээр хоолоо уушиг ингээ хуурай нэг цаанаал юм нэг сонин. Тэгээ бас миний чих жоохон эмзэг болоод байсан. Яг тэрийг анзаарсан. Тэгээ нэг амьсгалын зам чих одоо энэ хамар хоолой чинь нэг юутэй байдаг штэ. Тэгээл тэгсэн байх гэж бодоод байгаа. Өөр нэг эвгүй зүйл нь юу вэ гэхээр одоо никотинд донтсон хүмүүс дараа өөр донтолтонд автагдахтаа 3 дахин илүү өндөр магадaltaй байдаг гэж байгаа байхгүй юу. Одоо никотин ч өөрөө зүгээр нэг жижигхэн донтолт юм шиг санагдаж байгаа шүү дээ. Ингээ хэрэглэхэд амархан тий веб гараад тэрээ шууд ингээ сорчин. Тийм учраас энэ одоо дараа нь ингээд бет мөрөдөд тоглоом бусад төрлийн хар тайм хүчтэй бодиснууд нөлөөлөгдөх магадлал нь 3 дахин өндөр гэж байгаа байхгүй юу. Хүүхдтэй веб татахыг хизээч бүзөвшөөр сорох рефлекс суул нэг алхаад тамхи тэгээд өвс
Тэгээд хар тамхи улам ойртно гэсэн үг гэж юм. Бас үнний ортой. Тэгэхээр хүмүүс яг ингээд шууд тамхитай харьцуулаад тамхинаас арай хор бага юм чинь веб татна гэж байгаа боловч эсвэргээрээ веб нь өөрөө дараа тамхи болон бусад донтолтууд автагдах магадлалыг илүү өндөр болгож өгч байгаа байхгүй юу. Өөр веб дээр нэг эвгүй зүйл нь юу вэ гэхээр одоо ингээд хүмүүс яг ингээд шууд веб тамхи хоёрыг харьцуулж байгаа нь айгүй дутагдaltaй. Яагаад вэ гэхлээр тамхи өөрөө хүн төрөлхтний хэрэглээнд ороод айгүй олон жил болж байгаа тийм үү. Веб болохоор сүүлд хэрэглээнд орсон учраас яг урт хугацааны судалгаанд байдаггүй. Тэгэхээр өнөөдөр татж байгаа хүүхдүүд дараа бинт чинь юу тохиолдох мэдэхгүй байхгүй юу. Тэр нь хамгийн аимшигтай юм байхгүй юу. Энтэй холбоотой нэг сонирхолтой юм юу вэ гэхээр энгийн одоо нөгөө янжуур тамхи байна шүү дээ. Энгийн янжуур тамхи анх хэдэн он л дээ 30-40 он ч үлээ нэлээд дээрүүд анх хэрэглээнд орохдоо эрүүл мэндэд сайн гэдэг маркетингаар гарч ирсэн гээ одоо. Тэгээ веб нь өөрөө иймэрхүү шинэ бүтээгдэхүүн учраас эрүүл мэндэд одоо ямар нэгэн одоо тэр вебний стандарт гэж байхгүй. Ер нь бол хятадууд бараг л хүссэн орцоо хийж байгаа. Ямар гоё амттай, ямар гоё баг өнгийн тэгээ утааных нь өнгөн тэр амтыг одоо ямар жимстэй болгоход ямар бодис орж байгааг бид нар мэдэхгүй байхгүй. Тэгээ энэ их янз бүрийн гоё амт оруулж байгаа тэр үнэр амт оруулагчийг яг ингэ судалгаан дээр болохоор хүний биеийн цүрэг нөлөө гэж тавьчихдаг. Тэр нь болохоор эдсэн үед хүний биеийн цүрэг нөлөө байхгүй. Хүний уушгинд орохоор яадаг нь бас тодорхойгүй байгаа байхгүй юу. Мэдээж энэ утаа чинь хүний зөвхөн ходоод руу орохгүй шүү дээ. Уушиг руу хамгийн гол хооронд явж байгаа. Тийм учраас тэр их одоо амт оруулж байгаа тэр одоо янзан бүрийн болцнууд байгаа тийм манусыг мэдэхгүй. Хятадууд яг юу хийж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Дэлхийн бүх вебүүдийн 90%-ийг хятадууд үйлдвэрлэдэг. Guys, бараг бүгдийг нь гэсэн үг. Тэгсэн мөртлөө одоо хэдүүлээ Guardian-ы мэдээлэл харж байна. Хятадууд өөрсдөө энэ үнэр амттай вебүүдэд дотооддоо хориглоцсон. Таад одоо хятад руу явах юм бол гайхна. Энэ Монголд амар их вебүүд хэрэг гардаг. Энэ хятадууд өөрсдөө энэ настар их үйлдвэрлэж байгаа юм хэвчээ. Ягаад өөрсдөө татахгүй байна. Тэг. Яг өөрсдөө дотроо хориглоцсон байгаа. Энэ үнэр амттай вебүүдэд. Тэгсэн мөртлөө тэдрийг гадагшаана экспортлдог. Таад бодоод үзтээ. Тэгэхээр чи сэжигтэй байгаа сте. Хятадууд хизээч өөртөөхөө хүүхдүүдтэй хэрвээ биед хорог байсан бол тэрийг хориглохгүй байхгүй юу. Тэгээ зөвхөн хятадууд биш ээ. Ер нь бол улс орнууд нэлээд вебийг хориглосон байгаа. Австрал байна. Австралчууд бол нэлээд чангаруулсан юм байна. Насанд хүрсэн байх хэвээр. Зөвхөн тамхи татах цэгүүдээр л веб татна. Тэгээ зөвхөн эмийн сангуудаар зарагдана гэж байгаа байхгүй юу. Малайз одоо хориглох гэж байна. 2026 оны дунд гэхэд бол бүр тэр чигтээ вебийг хориглохоор явж байгаа юм байна. Сингапур бол бүр 2018 оноос эхэлж хориглосон. Тэгээ таад харж байгаа энэ том улс орнууд, энэ том бодлоготой улс гүрнүүд вебийг хориглож байгаа бол манус ч гэсэн ер нь нэг татах шаардлага байхгүй дээ. Тэгээ ялангуяа 10 жил оюутан залуустай хандж хэлмээр байна. Веб ерөөсөө тийм кул мул гоё харагддаг юм байхгүй шүү. Бага спорт хийгээд муу зуршлуудаа хасаад ингээд явах юм бол явандаа угаас хүсэн хүсээгүй веб нэх онц харагдхаа болчихно, нэг онц мэдрэгдэхээ болчихно. Тэгээ веб электрон тамхиг хүүхдийнхаа хажууд татах нь бас ер нь бол хүүхдэд нэлээд хортой гэдэг судалгаанууд гарч ирж байгаа. Тэгээ яг ер нь мэдээллүүдийг ухвал ер нь эвгүй зөндөө байгаа. 7 хоногт нэг удаа веб хэрэглэдэг байсан эмэгтэй 21 настай уушгины хор татаар онцлогчээг нь Америкт бас сайн нэлээд хүмүүс вебнээс олж насурсан. Бүр 19 онд 7 жилийн өмнө Америкт вебнээс болж уушгины өвдөд 6 дахь хүн нас урсан юм байна. Одоо хэдэн хүн нас урсан юм бол тоо. Яг батлагдсан 68 хүн, эмнэлэгт өвчлөгдсөн 2807 хүн гэж байна. Энэтэй 2020 оны үеийн судалгаа байна. Одоо хэд болсон юм бүү мэд. Сингапур улс вебийг хар тамхитай адилтхан үзэхэд зарлаад байна. Веб үнэхээр ноцтой асуудал болоод байна. Бид Сингапурт вебийг хоригсон ч хүмүүс нууцаар оруулж ирсээр хууль тогтоомжийг тойрч гарах арга зам хайсаар байна. Бүр мөн энэ нь зүгээр нэг электрон тамхины асуудал биш болоод байна. Эдгээр вебийн олонх нь этемдад зэрэг донтуулагч хорт бодисоор холцлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл веб төхөөрөмж өөрөө зүгээр л дамжуулах хэрэгсэл юм. Жинхэнэ аюулын дотор нь байгаа бодисд оршиж байна. Одоогоор этемдад гих бодис байна. Цаашдаа үүнээс ч илүү хүчтэй, илүү аюултай мансууруулах бодис агуулгадах хэрэгсэлтэй. Тиймээс бид вебийн эсрэг илүү хатуу арга хэмжээ авах болно. За тэгээд ер нь юм байна. Guys, энэ бүхнийг хараад хэрвээ таад веб татаал байж ивэл ер нь нэлээд зөрөгтэй хүн байна гэсэн үг. Тамхич вэ? Хортой. Веб ч ер нь хортой. Ер нь заавал юм татаж яах. Ер нь заавал хор багтай заавал хортой юм хэрэглэх ёстой юм. Зүгээр хаял та. Энэ сувгийг үздэг та нар сахилга бат гэдэг зүйл ямар
чухал, ямар хүчтэй юм бэ гэдгийг та хэд мэднэ. Хүн энэ дотроо л хайж чадвал хайж чаднаа л гэсэн үг. Энэ дотроо л ажиллах хэрэгтэй. Тэгэхээс бол заавал арай хор багтай байж байгаараа би нэг 3 сар арай хор багтаа гэдэг татдаг. Тэрний дараа энэ арай хор багтай гэдэг. Тэгвэл нэрээ хүн улмал хүний сэтгэл зүй улмал сул дорой болно. Зүгээр л сайхан хаях хэрэгтэй. Манай найз нар дундаа ч гэсэн бүр нэлээд татдаг байжгаад зүгээр л нэг өдөр гарцсан юм байна. Миний аягүй дотны найз. Зүгээр л гарцсан. Тэгсэн мөртлөө бас өөр нэг найз ингээд тамхи татдаг байжгаад за электрон тамхи татчихад гарандаа гэсэн электрон тамхи татчаад буцаад тамхинд орсон юм байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр guys энэ дотроо ажиллах хэрэгтэй. Тэгээд та чадна хэрвээ тамхинд үнэхээр донцсон байвал та чадна. Боломжгүй зүйл гэж бол байхгүй. Гол нь өөртөө итгэх хэрэгтэй. Та чаднаа гэж хэлмээр байна. За тэгээд тамхи вебнээс гарах гэж байгаа залуучуудаа урамшуул болгоод бүгдээр лайк дараарай. Тэгээд дараа имчгээр уулзтлаа. Түр баяртай guys.